Сайн уу. Өдрийн минь, орой минь, шөнийн минь хизээж үтсэн аль ч үед нь минь гэж хэлчихэ. За тэгээ өнөөдрийн зочноор хөтлөгч, сэтгүүлч Уянгаа маань хүрэлцэн ирсэн байна. Баярлаа. Баярлаа. Сайн байцгаана уу? Урилга маань хүлээж авсан бас баярлаа. Хүрэлцэн ирээд надтай маш гоё яриа өрнүүлэх чад. Бүр тодорхой болсон тий. Гоё яриа өрнүүлээ. Баярлаа. За тэгээ хоёлаа юуны төрөнд гоё ээжийн тухай те яг ээж болсон мөчүүд тэгээ ээж болоод ээжээсээ суралцсан зүйлүүд гэдэг тэр тухай ярилцаад тэгээ дараагийнх нь мэдээж ээж бүхэнд тохиолдог сэтгэл зүй сэтгэл гутралын талаар ярилцаад ингээ 3 хэсэг тавгаа явчих. За хамгийн түрүүнд хүн одоо нөгөө ээж болсноо мэдрэмж маш гоё яадаг. Тэр Уянгагийн маань хувьд ямар мэдрэмж төрж исэн анх? Манай хоёр ч одоо том 7-тай, бага 5-тай. Тэгээд хамгийн ихний одоо том охин дээрээ бол яг юм төлөвлөж, бэлдэж одоо жирэмсэн болсон. Тэгээд тийм болохоор ер нь бол одоо ингээд гинтэр 2 6 асан тэр бол миний хувьд ерөө тийм гинтийн байгаагүй угаасаа нөгөө хүлээж исэн мэдээ. Энэ бол ер нь л ойлгомжтой одоо бол бараг л болцсон бахал гэж яг бодож исэн. Тэгээд хамгийн сонирн байсан зүйл бол надад нөгөө хүүхдийнхаа хүүсийг мэдэх байт юм билэ. Эрэгтэй болов эмэгтэй болов гэд. Гэтэ би бол ингээд бүр багасаа л бүр анханасаа л хүүхэд гэж төсөөлөхөр ингээд дандаа хүүхэд л төсөөлдөг. Тиймээсэн дандаа ингээд эмэгтэй хүүхэдтэй л болж гин гэж өөрийгөө дандаа боддог гэсэн. Тэгээд гэхдээ одоо нөгөө яхад хамгийн ихэнд харуулад хүүсийг мэдээд охин гэж хэлэхэд ягаад ч майгуу тийм өрөвдсөн гэх юм уу шивэдээ одоо ингээд битээ хөөхөд та яанда яг зүдэм билээ. Ингээл хамгийн түрүүнд ингээд ягуу тийм ивэдэл гэж ингэж тэгж бодогдоодсэн. Тэгээд яг адилхан бас ингээл анханасаа нэг тийм ээжийн тийм одоо инстинкт ингээд байнга дотор өдөө байж исэн юм шиг ерөөсөө надад тийм гинтийн тийм зүйл бол ерөөсөө байгаагүй. Манай дүү ч надаас 11 насны зүрхтэй болохоор би хол юм байна. Тийм дүүгээ яг одоо гартаж өсгсөн байхгүй юу? Бүр ингээл нөгөө бантан кашийн 6-аас эхлээл памперс ингээл ерөөсөө хамаг юмтай ингээд айгүй ойрхон байсан учраас жоох хүүхдэд ч гэсэндээ айгүй тийм эвлэгхэн болцсон байсан багаасаа. Том дээрээ бол айгүй тийм анханасаа хариуцлагатай бэлтгэлтэй байсан болохоор маш тийм хариуцлагатай юу идэж болох, юу идэж болохгүй, яах ёстой энэ төр гэдэг ингээд айгүй бүгдээр ингээд айгүй сайн мэддэг байсан. Тэгэл ерөөсөө дэлхийд ганцаараа жирэмсэн юм шиг л тэгж одоо аашлаад одоо үр дүнд бүхэлдэн 28 хил нэмж төрлөө. Тийм байна. Зөндөөж нэмсэн байна. Айгүй нэмсэн. Тэгээд 55-аас чинь 80 бараг тэгсэн байна. Тэгж төрсэн байхгүй. Тэгээд хоёр дахь охин маань болохоор ингээд ерөөсөө юунд ч одоо пландагдаагүй, юунд ч одоо зохицуулагдаагүй ингээд шууд өөрөө ингээд хөөсөн ингээд гинтгийн хүрээд ирсэн. Тэгээд тэр одоо нөгөө нэг байдал нь одоо ч гэсэндээ яг манай охины юм зан характер дээр ингээд яг байдаг юм шиг надад ингээд харагдаад байдаг байхгүй. Тэгээ юутэй ч ингээд зогцогддоггүй, юуг ч ингээд хүлээдэггүй, өөрөө л хиймээр байвал хийдэг, өөрөө л хүсэж байгаа бол ингээд яг тэрэндээ үнэнч байдаг те нэг тийм яг өөрийнхоороо байдаг нэг тийм байдал нь одоо ингээд харагдаад. Тэгээ тийм болохоор хоёр дахь жирэмслэлт бол яг нэг тийм надад ингээд тэр хоёр дахь жирэмслэлтийн 2 зураас бол яг нөгөө шок. Яана гэдэг юм ингээд шууд орж ирж байгаа байхгүй нөгөө ингээд баярлах энэ төр ямар яг тэр насны зөрүү нь 2 насны зөрүү байхгүй юу. Тэгээд яг тэр чинь одоо ингээд төрөхдөө ингээд 2 нас болж төрж байгаа шүү дээ манай том чинь 12 сард бага нь 1 сард тэгэхээр чинь дөнгөж 2 хүрээл сарын дараа одоо дүүн төрсөн. Тэрнээс тэр чинь яг 2 зураас харахад бол ой гарантай хүүхдтэр би 2 зураас харж байгаа хойд байхгүй. Тэгээ нөгөө баярлах яах одоо ингээд юм мэдрэмж ч гэсэн айгүй тийм холимог бүрхэг хамгийн дөрөнд л надад л юусоо яана л гэдэг юм гэж гарч ирсэн. Том нь ингээд аль хизээний ингээд мемэ идж байгаа хിവэрээ тэгтэл ингээд дараагийн одоо хүүхдийн сүү энэ хүн дотор ингээд одоо бүрлдээд байж гин уураг нь бүрлдээд байж гин гэж бодоод л ерөөсөө тэгэл яана одоо би яана одоо би 2 хүүхдээ яаж одоо өсгөнөө яаж ганцаараа энэ бүхнийг дахиад туулнаа яана л гэдэг ерөөсөө тийм бодол орж ирсэн. Гэхдээ одоо бол ингээд
сүүлийн төрөлтөөс хойш хэдийн 5 жил гаруй өнгөрцөн. Одоо эргээ харахад 2 ойрхон төрсөн хамгийн зөв шийдвэр байж гэдэг юм. Тэр үед ихтэй ингээл хүмүүс хэлдэг л байсан л да. Өө ашгүй хандаа өссөн. Сто зөв. Ойрхон ингээд төрсөн. Сто зөв гэд. Ямар юмараа зөв байдгийн сто гэл ингээл тэр үедээ боддог байсан юм нэ. Одоо ингээд яг цаг хугацаа өнгөрсний дараа эргээ харахад бол үнэхээр л яг л зөв байсан тий. Тэгээ жоохон өрөвдмөр тоглож моголдгийн гэхгүй. Одоо ингээд хөвгүүдийг харж байхад ч айгу тийм ирч хүчтэй. Ингээд юм нэг бол ингээл барайл, байгуулаад, давхарлал, байшин хийж мэж тоглоол. Нэг бол тэрийг нурааж мураагаал ингээл сүйтгэж мүтгэл ингээл айгу тийм хамаагүй ингэж тоглодог. Тэгээд ингээ охтуудын тоглоомыг харангуут бүх юм ингээ багасаа ирээдүйд юу хийхдээ бэлтэж хүртэл тоглодог юм шиг ингэж харагддаг. Өөрийгөө яа гэж нэг Google-тэй асарч тоглодог. Нэг гэр цэвэрлж тоглодог. Юм ивхэж тоглодог. Тэ ингээд нэг тийм хүүхэд юм ингээд ирээдүйд насан туршдаа хийх юмаа хүүхэд ахтай хүртэл бэлтэж тоглодог юм шиг ингэж харагдаад тэр нь хүртэл нэг тийм иш нэрээ ингээд тэ нэг юм хүн халамжлахын тулд ингээд нэг юм хийхийн тулд юм ингэж одооноос ингэж тоглоод тахтай яахвдын нэрээ гэж заримдаа тэгж бодогддог аахгүй тий тоглоомын хүртэл нэг тийм ивэдэ гэж үргэж бодогдоо тэгээ хайр үргээд байдаг. Охтууд нэрээ яг тэгдэг юм бэлээ шүү. Нөгөө хүү охинтой болоод охины бүр ямар ялдам юм бэ гэдгийг би айгүй их ойлгосон мэдэрсэн. Хүү дээрээ бол яг хүү бол амар хурц ширүүн биеийн арьс хүртэл ингээд өөр идэм билээ. Хүүгийн бие арьс нэг тийм ширүүн хатуу охиных чинь улцганаа л ингээд зөөлхөн байж идэм билээ шүү дээ. Зөв тийм ба. Тийм байдаг юм билээ. За тэгээ ингээд төрцөн үйл явц болоод 2 хүүхдээ ээж болсон те. Тэнгүүд л яг хүний амьдралыг ингэдэм байна л да. Яг багасаа нөгөө хүмүүжил яг хүүхдүүд дээрээ гардаг юм шиг надад санагдсан. Ээж нь бол айгүй мундаг хүн шүү дээ тийм. Миний харж байгаа хүмүүжил талдаа ч гэсэн айгүй сайхан хүмүүжүүлсэн гэж хардаг. Тэгээ ээжээсээ гоё өвлөж авсан тийм хүмүүжлийн арга зан чанар. Манай ээж өдлөрөөсөө нөгөө хүнээр өөрөөр нь шийдвэрийг гаргуулдаг. Тийм хүн. Шийдсэн шийдвэрийнх нь араас л нэг юм ярихгүй. Гэхдээ ингээд одоо ээж бол ингээд бүгдийг одоо зураглаж байгаа шүү дээ. Ер нь бол дотроо мэдж байгаа. Тэгээ ингээд унсан ч алдсан ч одоо боссон ч те нөгөө бүх пянга би өөрөө л даахстаа. Тэгээ тэрнээсээ би өөр айгүй хэм сурна. Тэглээгээд би ингээд нөгөө гоншгонохгүй байх тэр юмыг л ерөөсөө ингээд ээж надад сургасан гэх юм уу. Бүр ингээд жоохон бахаас одоо хамгийн анх ингээд хэцүү анги мангад тоглоал ингээд байгаа л хүмүүсийн анхааралт ингээл өртгөөс эхлээл ингээл тийм янз бүрийн юмд ингээ шалчганаад юмны хойноос хэрүүл хийгээд бие өмөрөөд ингэж мэнгээл хүн болгоно ямар нэг юмыг тайлбарлах гал ингээл явах ямар ч шаардлагагүй гэдэг юмыг бол ингээл ээж хэлж өгсөн. Энэ дайны одоо эрсдэл зориг гаргаж чадахгүй юм бол чи зүгээр гэртэл бай гэдэг юмыг бас ингэж ээж надад тухайн үед хэлчихсэн байхгүй. Гэх мэтчлэн ингээд манай гэрийнхэн ер нь ээж маань аав маань бүгдээрээ ингээд дүүб тойрын одоо шийдвэрт ингээд юусоо нөлөөлдөггүй. Яг уу үзэл бодлоо хэлдэг. Яг уу би бол ингэж бодож байна. Надад бол ингэж харагдаж байна. Гэтэ мэдгүй. Чи өөрөө л мэд. Тэгэхээр хүн одоо энэчнээс ямар юм сурч байгаа хүн өөрөө анализ хийж сурдаг. Окей, аав ингэж бодож байгаа юм байна. Ээж ингэж бодож байгаа юм. Гэтэ би ингэмээр байгаа юм байна. Гэтэ ингэчүүл сул тал нь юм байна. Орхичих юм бол ингэж бас магадгүй юм байна гэж бодож жагаад за окей. Тэгээд хүн тэгж олон талын үнцгийг бодож жагаад өөрөө эцсийн дүнд шийдвэрээ гаргах гад онох юм бол тий окей. Унах юм бол та тэгчлээ тэгвлээ үздэй гэдэг юм ямар ч хүнд ч хэлэх тийм нүүр баг. Тэгэд эргээд амар хариуцлагатай болох юм байна л да тий. Тэгээд ингээд би өөрөө ингээд хэлсээр ахт нь буруу шийдвэр гаргаад ингэчихэж байгаа бол хэлсэн шүү дээ чамд мамд гэж яллахгүй. Тэгж хэлсэн хэлээгөө өмнө нь тэр хүн ингээд тийм юм биш үү би бол тэгж бодож ийн гэдэг юм а хэлсэн учраас гэхдээ энэ бол ингээд нөгөө талаа ер нь аав ээж хоёрынхаа үгэнд орж явах хэрэгтэй юм байна да гэдэг юмыг аав ээж үгэлсэн үглээгүй хүүхдэд ингээд
өгч юм байна суулгах. Нэрээ бас их тийм байна. Би тийм явцсан да. Заах дараагийн удаа ингээд бодоод өнгөрдөг те. Тэгэхгүй ингээд хажууд ингээд хүн хэлсээр хахад чинь чистэ явсараа ингэж байгаа ахгүй юм ахгүй гэж юм ярихгүй. Нэг бол үгүй ээ тэгнэ гэдгийг би мэдээд байна. Тийм болохоор чи инг гэж тулгахгүй. Тэгээ хүн 2 алтна 3 алтна 2 гуруулан дээр нь аав ээжхэн зүв байна. Төрөвтгөө болвол аав ээж хоёр нь тийм шүү гэл ингэдэг ч юм уу. Тим юмд айгу тийм сургасан байдаг гэх юм уу. Тэгэл одоо бит хоёрын нинжин бит хоёрын мэрэгжил сонголт юу гэдгийг ингээл бүхэл одоо сургууль сонголт ямар ажил хийх үү, ажилласаа гарах уу, орох уу, яах уу, ийх үү амьдралын гаргаж байгаа одоо бүх том шийдвэрүүд бол аав ээж дандаа зүгээр үзэл бодлоо илэрхийлж байсан. Эцсийн шийдвэрийг дандаа л бид нар гаргадаг гэсэн. Тийм л одоо ухсан хамгийн том одоо хүмүүжил нь хамгийн одоо тухтай байдлаар өсгсөн нь бас тэр тийм байна. Тэгвэл би одоо эргээд 2 охин дээрээ ч гэсэндээ яг тийм л байгаасаа гэж бодож байгаа байхгүй. Чи инг тиг ийм юм хийж сур, ийм юм инг гэж ингэж тулгах ерөөсөө биш юм байна. Туршиж үзээд өөрөөр нь хийх юм байна. Туршиж үзэх тэр одоо орон зайгийн боломжийн би хангаж өгөх тэрл юм байна. Тэгээд ажиглагч гэхдээ надаас тусламж хүсвэл хизээд би туслахад бэлэн тэр хүн нь л байх ёстой мэн гэдэг л одоо тийм одоо аав ээжээс сурсан арга барилыг одоо энэ 2 охин дээрээ ингэж хэрэгжүүлэх гэж хичээж байгаа гэх юм уу. Тэгээ нөгөө хүүхдүүдийн гол одоо юм нөгөө мэдрэмжээ илэрхийлэх тэр юмыг нь хайрцаглаж ингэж юусоо болохгүй юм байлээ. Гэтэ энэ бас ингээ нөгөө хүүхдийн онцлог байна. Цаанаасаа өгцөн онцлог бас байдаг юм. Хинч зааж өгөөгүй байхад би ингэсэн, би өнөөдөр тийм ийдсэн, би тэгсэн ингээд бүх юмаа деталь бүрээр нь ам ингээд хуурайгүй ярьдаг хүүхэд байна. Бүр л ингээл цаанаасаа л одоо бүр нэлэх байхаасаа л цөөхөн уйлдаг гэдэг шгээсээ ингээл ихсээр байгаад ам хиллээ ингээд суглах шахан байж иж 2 3 үг унагадаг хүүхэд ч бас байна. Манай том бол тийм байхгүй юу? Тийм. Баг нь болохоор зэрэг ингээд бүр би тэгээ тэгсэн чинь бүр нэг дээр үед нэг тэгсэнтэйгээ өөр айгүй дээр үеийн хүн юм шиг те ингэж ярьдаг. Бараг намайг баг байхад гэж тийм бараг тэгээд байгаа байхгүй амар дээр үед нэг тэгсэнтэй гэж мгил ингээл өөр айгүй дээр үеийн хүн юм шиг. Тэгээд бүр юмаа мартахгүй ярьж мардаг юм яг юм тэнгэр газар шиг юм 2 өөр хүүхэд манад ингээ өсөд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ингээл багтаа нь ярмаар байгаа үед нь айгүйх ярина. Томын бол ингээд айгуу сайн асуун ингээд яриулна. Хэрвээ үнэхээр ярмааргүй байгаа бол ингээд тэр чинь ингээ юм ярмааргүй байна гэдэг чинь ингээд ихэндээ надад юм нуугаад байгаа юм шиг санагддаг байсан чинь угаасаа л ярмааргүй л байгаа байхгүй. Чи ингээд ижил дээрээ юу сурсан, яасан ийсэн, чи дуу сурсан гэсэн штэ багш чинь чамайг тэгсэн, ти дуулаад өчөжтэй мөчтэй гэл ингээд айгүй олон янзаар яриулах гэж хичээдэг гэсэн. Тэг ярмааргүй байгаа бол тэгэл ярихгүй юм лээ. Тийш тэгж жаад яг ингээд нэг тийм өөрөө ярмаар үедээ ингээд бүх юм ингээ айгүй гой хөөрхөн ярьдаг. Тэгээд нэг тийм өөр ингэсэн бас онцлогтой байгаа учраас тэрэнд нь яаж тохируулж өсгөх вэ гэдэг нь бас одоо айгүй том челленж юм билээ. Тэгэхээр охтнуудаасаа сонсч ирсэн гоё үг. Манай хоёр юм айгүй тийм бидний ингээд юм зог тусмаар тийм нөгөө зүрлэлүүдийг ингэж ярьдаг гэх юм уу? Ер нь хүүхдүүдийн ертөнц чинь өөрөө тийм айгүй тийм баялаг тийм сони ертөнц юм шүү дээ. Бид нэр ингээд юмыг юусэн анзаарч харахаа болцсон л байгаагийн л нэг юм аа. Манай том ингэжсэн намайг ингээд айгу тэврээд хөвтчихсэн аа. Ээжээ та мань үнэхээр гоё юм аа. Яг л торт шиг гэл. Тэгэл тэгснэ ингээл би оролтын ингээл айгу ингээл үзүүрээс нь ингээл тэнцүүлэл ингэж үзэж байгаа л яг ингээл ижлэгийн ингээл эргүүлж мэргүүлэл ороогоол өнгөсч. Вау ээжээ та яг уран зураг шиг ороож өглөө гэл. Их тийм тэгэл ингээл ирвэх шиг юмаа та яг гоё юмаа мамаа гэл ингээл тийм гоё юмнуудын ингээд зүрлэлийг нэг тийм уран зураг шиг гоё юмаа ирвэх шиг гоё юмаа торч гоё юмаа гэл нэг бол ингээл яг ингээд балет шиг юмаа гэж мэгэл тийм ямар хөөрхөн зүрлэлтэй айгүй тийм сонин тийм зүрлэлээр ингээд манай хоёр тэгж зүрлэлдэг аахгүй. Тэгээ тэр нь ингээд нэг тийм өөрсдөнд нь л юм амар гоё санагддаг юмнууд нь торт ингээл вау гэл торт их гоё манган гоё л байдаг юм байна л да тэр хоёрт те. Тэгэл ингээл нэг тийм гоё ингээл явж маваал нүүр мүрээ ингээл бодож мудаал ингээр тэр балетны
нэг тийм мэдрэмж төрүүлдэг байл л да манай баг охинд жишээ те балет шиг гоё юм аа гэдэг ч юм уу. Тэгээд юм ингээл деталь ингээл аюу нарийн марийн ингээл янгуцраг уран зургийг ингэж тэгж мэгдэг гэж бодогддог ч юм уу те. Уран зураг шиг ороож өглөө та яг энтер гэл юм нэг тийм сонин одоо тийм зүйлүүд айгуух авдаг тий. Тэгээд мэдрэмж байна гэл ард тэгээд тэгсээр заримдаа айгуу тийм үнэн юм ярьдаг штэ ингээ манай баг гэхэд ингээл чи баавгаан ингээл байжсэн чи гинт баавгаа гараад ирвэл яах вэ гэл ууланд ингээл алхажсэн чи манай баг одоо тэгээ яах вэ гэл тэгж аахгүй тэгэхээр чи айхгүй юу гэдсэн чинь айгаад ямар нэмэртэй гүн ярэл тийм дээ нэрээ одоо тийш тий. Харин мэдчлээ ингээд юм сонин ингээд нэг нэрэл тэмдээ гэж бодог. Яг үнэ. Бид нэг болоогүй байгаа юмнаас болцсон юм шиг санаа зовоол тий. Тэр чинь надад болоогүй байгаа юм одоо санаа зовоод ямар нэмэртэй юм тий. Яг тэр шиг нэгэнд пава гараад ирсэн бол одоо яах юм. Тий. Чи айхгүй үсчгүй. Айгаад ямар нэмэртэй гэжгүй нэрэл тэмдээ. Би өөр айгүй тэнэг юм ярьснаа тэр үед мэдчихэж байгаа юм. Тэгээ хөөхтөд тэгэхээр яг ингээд заримдаа бол яалтж яах ингээд биднэрт багшлаад заагаад сургаад идэг тийм ингээ ээж болоод миний хувьд болохоор бас маш их төвчээртэй болсон гэж өөрийгөө хардаг байхгүй. Тэгээ төвчээр суусан байна. Илүү их нөгөө хүмүүсийг за ойлгоё доо. За ойлгочих доо гэж боддог болсон байна. Тэгээ энэ бүгдийг хөөхөд зааж өгчээ надад тийм. Тэгэхээр уянгаад одоо яг тийм зааж өгсөн яг гоё тийм арга барил ч юм уу тийм юмнууд байна уу? Хүүхдүүдээсээ суралцсан тийм зүйл. Манай том охин нөгөө тийм цаанаасаа л тийм хоцрох дурггүй. Бүр ингээд хоцрохороо ингээд уйлдаг. Юмнаас ингээд хоцорцсон ингээд мэдх юм бол ингээд шууд ингээд тухгүй алдаг. Ингээд царай нь ингээд хүрлийгээд ингээд шууд сонирн болдог байхгүй. Тэгээд би одоо ээжүүд хүүхдүүдтэй ингээд дандаа ингээд зөв зүйлийг сургаал ингээд зөвөр ингээд үлгэрлэл юм баах ингээд бид нар дандаа тийм байж чаддгүй л ахал та. Гэтэл туйлын хүсэл ерөөсөө тэр шүү дээ. Дандаа л ингээд зөв юмыг нь зааж өгөхинсэн гэдэг тийм. Тэнгуут ингээд хүүхд чинь хоцрох дурггүй хахад чи ингээд чамд хоцрох ямар ч ирэх байхгүй. Тэгэхээр ингээд би тэрнээс бас ингээд айгүй юм чухал юм сурж байгаа байхгүй ингээд нэг удаа бол бүр ингээд цэцэн тэгсэн шүү дээ. Нөгөө машинд орж ирэл цаг хараал тий толж ийн гэл тэгэл ингээл төгчрэл би ингээл яараал ингээл тий толчлоо тэгчлээ гэл ингээл цаг хараал баян хэлэл тэгэл ингээл яарж явж сургуулийн гадаа ярьж ингээл яг хичээл эхлэх цагаас нэг 2 минут лөө 3 минут л хоцорж байгаа байхгүй тэгэл ингээл оруулах гэсэн чинь ингээл орохгүй гэд тэгээд ингээд би хичээлээсээ хоцорсон байнгийнхаа хүүхдүүдийн царайг би харж чадахгүй би хичжин юм би хичжин гэд тэгээд байгаа байхгүй тэг ингээд би ормооргүй байх гэд ингээ бүр ингээ уурлаад коридорт ингээ зогсцсон. Тэг ингээ иччихин гэд. Тэг ингээ тэр чинь ингээ надад ингээ би өөрөөсөө иччих байхгүй яг үндэ. Тэг ингээ багшийн ингээ дуудаж гаргаж ирээд ингээ хажууд нь тэгээд ингээ уучлаарай багшаа бид тээр хоцорчлоо. Энэ гэхдээ цэцэнгийн буруу биш шүү. Энэ миний буруу. Би ингээд цагаад зөв төлөвлөөгүй, би цэцэн гэрт дуудаж сэрээгээгүй, бит хоёр ингээд би сэрүүлгээ сонсоогүй ингээд унтцсан болохоор би өнөөдөр охиноо ингээд хоцроочлоо. Цэцэн энээс айгүй хичиж санаа зовж ин гинэ. Гэт ингээд багшд нь хэлсэн чинь ойлголоо ерөөсөө no problem али цэцэн чи ингээд ингээд энд хичих юм байхгүй. Заримдаа ингээд хүний санснаар болтгүй юм зөндөө байдаг. Заримдаа ийм тохиолдол багшд нь ч гэсэндээ тохиолддог гэдэг ингээд нөгөө чинь арай гайгүй болоод ингээд орж байгаа байхгүй. Тэгээ за энэ хүүхд бол ингээд юмыг ингээд яг яс хийдэг хариуцлагатай тийм одоо төрмөл тийм одоо ийм хүүхэд юм байна гэдгийг би тэнчнээс ингээд ойлгоод тэгээ ингээд тэр бүр ингээд яс миний яс махад үрсэн байгаа цэцэг хоцрвол уурладаг гэх тэгээ баг тэр бодол баг өглөө намайг ингээд сэрэж байгаа байхгүй. Тэгээ түүнээс хойш тэ бүх ажил ингээд төлөвлөлтүүдээ яг цагтаа ингээд яг яс цагтаа ингээд орой авахд хүртэл ингээд би ингээд тэтэд гарч иж би охиныхоо сургууль дээр тэтэд очих хэвээр гэл ингээд миний бүх юмнууд ингээд талантаа ингээд болоод ирж байгаа юм биш тий. Тэгэл өглөө өргөж өгөхөд бол за хизээч хоцрохгүй маань гэдэг юм. Тэгээд тэр чинь ингээд яг ганцхан хоцрох гэдэг юм дээр гарч ирж байгаа ч гэсэн тэр хүүхэд юу нь яг юунд дуртай юунд дурггүй ер нь ирээдүйд яах вэ ямаргуу байдлаар ер нь явах вэ гэдэг амар том ингээд нэг юм
одоо танин мэдгүй болж байгаа байхгүй миний хувьд. Би чи ийм хүүхдтэй юм биш үү? Ийм дурггүй юм биш үү? Гэт юм. Ингээд тэр одоо цэцэнгээс тиймэрхүү одоо цаг барих, хоцрох ямар муухай мэдрэмж байдаг. Ингээ хариуцлагагүй байвал ямар ичгэвтер байдаг гэдэг ч юм уу. Тим юмнуудыг одоо ингээд надад бас ингээд суралцуулж байгаа байхгүй юу? It's just the little things. Хамтдаа бүтээх дурсамж бүрт. Үлгэр мэт мөрөөдлийг бодит зургаар урлахад хайраар гэрэлтэх бяцхан өрийн минь инээмсэглэл хамгийн гоёхон цэцэг мэт үзэсгэлэнтэй. Бидний нандин агшин ээж охтын гоо сайханд зориулав. Манай ерөнхий эдитгэгчээр Манчкин брэнд ажиллаж байгаа. Хүүхдийг ерөнхийдөө бол төрсэн цагаас нь эхлэж хайрлана. Танаа хоёроос хэрэглэсэн. Бүх одоо нөгөө асгардгүй аяга яадаг, халуун мэдэрдэг, халбаг соосог уугч бүгд маш сонирхолтой угаасаа хэрэглэхэд. Тэгээ би бас ээжүүдтэй бас зөвлөмөр байгаа. Яг анхлан төрөгч ээжүүд бол яг нэмэгдэл хоолнд ороод те яг юугаар эхлэх вэ? Ямар брендийг юу авах вэ гэдгийг мэдтгүү. Тэгэх юм бол бас яг манай подкастнаас мэдээд аваарэ. Манчкин брэнд бол яг хүүхдэд зориулсан номер 1 брэнд шүү. Санал болгож байна. За одоо хэлээ цаашаа яриа шүү. За ингээ хөөхд төрөөж ерөөхдөө хүүхдээсээ бид нэр суралцаад ингээл амьдралтай алалцаал явж байна. Харин тэгээд ингээ явж ангууд л угаасаа уянга чин гэртээ бас хөөрхөн хугацаанд суусан тий. Тийм тэгээд яг энэ хугацаанд миний хувьд бол 6 жил гэртээ ингээд сууж байгаа. Энэ хувьд бол нөгөө сэтгэл зүйн гутрал гэдэг сэтгэл зүй талдаа маш их гэмтдэг ээжүүд тий. Тэр сэтгэл зүйн гутралд орж исэн үү? Орж исэн. Энэ бүхтээсээ хоёлоо одоо сайхан ярилцсан. Бүр ярилццгаая. Тэр бүгдийг яаж давсан? Ер нь анх яаж мэдсэн эхлээд? Би 16 онд декретээ аваад тэгэл 2 ойрхон төрсөн учраас 4 жил гэрт. Тэгээд гол нь нөгөө нэг зарим ээжүүд бол ингээл айгу мундаг дундуур нь ингээл нөгөө гараал янз бүрийн юм хийгээл ингээл орхиж аваад нэг бол ингээл ядчил томьёогоо ингээл нөгөө хөдөө мөтөө имээ өөрөө нөгж айл майл руу өгч явуулж мавуулаад баг хүүхэд нь сар мар байхгүй байх ч юм уу тий. Жил мэл яахгүй нас мас нэмцээ тий. Бүр ингээл амар хатаархдаг үжлээ бүр ямар гоё ингээл тий. Тэгээд гол нь нөгөө манай аав ээж хадмууд бүгдээрээ хинж тэтгэврт гараагүй ингээ бүгдээрээ ажил хийдэг гэсэн. Тэгээд манай дүү чи өөрөө дөнгөж 10 жил төгсөх гэж ийсэн яг ингээ 10 дугаар анги маань гэж илүү тэр үед чинь манай том гарч хахад чинь 9 дугаар. Тэгээд битээр ингээ хуйлахна. Манай нөхрийн дүүн болохоор зэрэг эргэтэй надтай чицсэн. Тэгээд гадаадд сургууль суртагсан. Тэгээд бас ингээд хоёулахна. Тэгээд ингээд үнэндээ ингээд хурж ирээд өдөржин 7 хоног сар одоо тэг ингээд хамт байх хамаатан садан тийм одоо ах トゥ тийм хүмүүс байхгүй учраас яг ингээл ганцаараа ингээ хүүхдээ харахаас өөр ямар ч арга байхгүй тийм байгаа байхгүй хоёулахнаа л өдрийн цагаар ер нь бүх цаг үед л хоёулаа бүх цаг үед л тэгэд эн чинь ингээд нэг нь өмгтэй араа байна нөгөөх нь амьдрал хугаа авч явахгүй л болохгүй нөхөр ажиллаа юм те тэгээд ингээд яг ингээл ганцаархнаа ингээ байдаг 4 анны дунд юм ярья ямар ч ярихгүй
тийм хүнтэй хүүхдтэйгээ ингээд тэгээд Тэгээ нэг ажил мэргэжлийн хувьд чинь маш завгүй байж байгаа. Тэгээ гэртээ гинт суусан. тэгээд нэг хүнтэй 2 жил тэгж байсан чинь юм ярьдгүй 2 хүнтэй болоод тэгээ гуруулаа. Нөгөө хоёр маань юм ярьж. Нөгөө хоёр маань надтай байх. Тэгээ уг хүн нөгөө амар яриасаг хүн байгаад байдаг. Тэгтэл би ингээд юусоо миний одоо бүх хийж ирсэн ажил бүх л цаг үед би юусоо тутал юм ярьдаг хүн байсан байхгүй. Тэгээ би чинь ингээд 5 дугаар ангиасаа телевизэд ажилласан. Тэгээл ингээл оюутан байхдаа ажил хийдэг. Тэгэл төгссөн хойноо ингээл дадлага хийжсэн телевизэд тэр чигтэл ингээл ажилласан. Юусоо би ингээд баг ганцаараач баг байдаггүй. Би ингээл өглөө босоод ингээл дандаа л ингээл 5-10 хүнтэй хамт байдаг. Ингээл нэг бол найзтайгаа, нэг бол ингээл гэртээ ирсэн ч би ингээд манай гэрт дандаа хүнтэй. Манай эмээ байдаг, дүү хичээлээ тараал ороод ирдэг, ээж ингээл хүрэл. Ингээ шаагалцсан баахан хүүхнүүд заяа ингээл бүр насны ингээд хүмүүс ингээд хэлбэр дүрсний хүүхнүүд заяа бүр. Яа миний бүр тэгтээ инээ төрээд байгаа. Үгүй нэр нөгөө хоёр хүүхэд нь юм ярих. Тэгээд тийм байсан байхгүй ингээд найтай гөгшин байна. Тайтай ээж байна, хортой хүн байна, артай дүү байна гэдэг шиг ингээд. Бүх проблемний ингээд насны ингээд хүүхнүүд. Тэгэл ингээд бүгд л юм ярина штэ тэр чинь тэ ингээд бүгдээрээ ийм байсан чинь гинтхэн би ингээд хинтээ ч юу ч ярихгүй ингээд бүх цаг үед ингээд ганцаараа нөхөр ингээд өглөө 8-га гараа явна, орой 8-га орж ирнэ. Тэгээ бүтэн ингээд заримдаа тэгээ оройд штэ тийм тий. Тэгээ хагас бүтэн сэний хагасанд нь хөвчлэн дандаа ажиллана. Тийм тэр үед чим хагасаа өдөр дандаа ажилтаа өдөр гэдэг гэсэн. Тэгээ ингээд ганцхан бүтэнсэн өдөр. Тэгээ бүтэнсэн өдөр тэгээд бид нар бол ингээд бас ойлгохгүй штэ ингээд дандаа ажилдаа байдгүй юм байж ингээд ганц өдөр хамт байчих гэнгут би одоо өөрөө ажлыг эхлэнгууд яа ингээд анзаарч байгаа. Тэр хүн бол ингээд амарж байгаа ганц өдөр зүр орчмоор байдаг байсан байгаа байхгүй тий. Тэр чинь ингээд ажил чинь ингээд өөрөө амар стресстүүлж байгаа шүү дээ тэр үедээ. Тэгээд гэртээ үрж байгаа бас ингээд гэртээ амар ингээд юм итгэвтэй байх шаардлагатай болдог тий. Тэгээд тэнгуут чинь бас л амар тэр ч гэсэндээ бас ингэ стрессл болдгол байсан юм байна гэж одоо байхгүй юу? Тийм, айгүй их стресс нэмдэм билээ. Тийм. Тэг ингээд яг ингээд ойр ганцаараа ингээд яг хүн хүлээх ерөөсөн миний амьдралын зорилго бол ерөөсөн ингээд хүн хүлээх л болж байгаа байхгүй ингээд өдрийн. Өглөө ингээд нөхөр гараа явахад л за орой урт ирсэн гэдэг ганцхан юм бодолтой. Нэгдэх болоход л 5 дахь хурдан болоосаа гэдэг нь ерөөсөн нэг тийм л бодолтой. Тэгэл гэрт хүн ирэхээр бүр ингээл магнаагаа агартал баярлна. Тэгэл хин ч хамаагүй ингээл хурж ирээл ингээл та хоёрыг хүүхдүүдтэй чинь аваад манайх руу ингээ явах юм ах уу гэл тэр бол бүр ингээ тэмдэглэлт баяр. Гэрээсээ гараад явна. Тийм. Тэгээд ерөөсөө эцсийн дүндээ юу гэж бодсон юм хүн бол ингээ нөө яг нийгмийн амьтан л бэл. Хүн ингээ харилцаанд орж ижил тэр хүн ингээд яг хүнд хэрэгтэй байгаагаа мэдэрдэг. Энэ эргэн тойрондоо ингээд хэрэгтэй байгаагаа амьдрах ёстойгоо цаашаа үргэлжлүүлээд явах ёстойгоо ингээ мэдэрдэг байгаа байхгүй. Тэнгуут ингээд яг би ингээ осолдохгүй хүүхдтэй хэрэгтэй гэдгээл би ингээд мэдээд байгаа байхгүй. Тэгээ ингээ надад ингээд юу ингээд амар ингээд эргэлтийн цэг болсон гэдгсэн чинь яг ингээд өдөрт ирдэг дуудлагын тоо ингээд улам багасж байгаа байхгүй тий. Бүр байхгүй болдог шүү. Бүр байхгүй ингээд контактаа ингээд хүн рүү залгаж малах гал ингээ харангуут ингээд 2-3 өдрийн түүх яг ингээд өчигдөр залгасан юм шиг л байж л байдаг. Тэгэл ингээ өдрийн турш хинтээч яриагүй 2 өдрийн турш над руу хинч залгаагүй малгаагүй ингээл байж байгаа байхгүй. Тэгэл ингээл цөөрөөл ингээл ирдэг ингээд яг хөө ингээд амжиргаагаа залгуулах гад ингээд хажууд хүн ажил төрлөө хийгээд ингээ үргэлжлүүлж байгаа нь зайшгүй боловч нөгөө талдаа ингээд тэр хүний ашиг орлого, тэр хүний карьер ингээд бүх юм ингээд тасралтгүй өсөж яхад хүүхдээ хараад байж байгаа ээжийн карьер, ээжийн хүрээлэл, ээжийн одоо олдог мөнгөний одоо тий хэмжээ бүх юм тасралтгүй ингээд доошоо ингээд маш удаанаар ингээд буурж идэг юм. Тэгээд яагаад ч ингээ 3-4 жил гэртээ суусан хүнийг өдрийн сайн нэтгүүлж ярилцлага авъя гэж гинт шийдсэн те над руу ингээ залгаад танаас ярилцлага авах гэсэн ингээ. Тэгээ би хүүхдээ дүүгээрээ харуулчаад ингээ гэс ингээ гэрийн хажуудлын кофе шоп руу ороод ярилцлага өгч байгаа хгүй. Тэгсэн чинь тэр надаас хамгийн сүүлд уншсан намынхаа тухай та ингээ яриач гэдэг ч байгаа хгүй. Яг тэр хүний үнцэг бол ингээ нөө намайг сэтгүүлж тэгээ би ингээ утга зохиол судлаачаар ингээ төгссөн хүний хувьд одоо тэр талаас нь хараад надаас тэр асуултыг асууж байгаа хгүй.
Тэнгуут надад ингээд хамгийн сүүлд уншсан ном гэсэн чи яг үндэ хамгийн сүүлд бүтэн уншсан номч байхгүй заяа. Тэг ингээд томтойд хариулт өгч чадахгүй. Тэг ингээд нэг юм хагас угсан ярилцсан болчоод гэрлүүгөө явж явах замдаа би хараад замхаа гаргацсан. За тэнгуутаа тэрүүрээд будаага жигэнжийн хоорондоо ногоо арилгаад ингээ ерөөсөө ингээд миний тархитлахаа тийм л юм бодож байгаа байхгүй. Чи би ингээ гинт ингээ амар уйлаад гудамжинд явж захтаа яасан гэдгсэн чинь тэр хүн надаас хамгийн сүүлд ямар ном уншсан бэ гэдэг асуулт асууж хахад би тэр хүнд олигтой хариулт өгч чадахгүй миний тархитлахаа зүгээр л дахианы мах яаж хурдан гисгийх вэ гэдэг дээр л ажиллаж штэ. Би эзэнээс юм болчихоо. Би яагаад энэс илүү юм бодож чадахгүй байгаа юм бэ? гэж ингэж бодогдоод тэгээ өөрийгөө ингээд яг тэр мөчөөс эхлээд амар анзаарсан гэх юм уу. Тэг ингээ ажиглаад гисэн чинь ингээд гэл ерөөсөө нэг юм аяг угаах, тэнцээ унсан хогийг би түүх, би ерөөсөө тийм гэрийн нэг юм загварчлагдсан робот болсон гэдгээ мэдээд тэг ингээд дэлхийн ертөнцөөс тэр гэрээс гадуурх юу ч ингээд миний анхаарлыг татгаа болцсон хүн юм ярьсан ч би тэрийг аль хэзээний ойлгохоо болцсон мөн. Яг ингээд манай дүү мүү гэр дээрээ дуу муу сонсоод юу юм би Вандебо гэж би 2 хүн байдгийг би мэддэггүй байсан гэдэг. Нэг хүн л дуулаад идэг гэж бодсон. Тэртлээ бүр ингээд тасарсан тий. Хамтлаг штэ 2 хүн байдаг штэ. Тийм үү гэд би ингээд тийм юм мэддэггүй. Тэгээд амар ууртай болоод тэг ингээд ам нээвэл хүнтэй хэрүүл хийдэг болоод тэг ингээд юм ярьж байхдаа ингээд хоолоо ингээд зангираалдаг болоод тэг ингээ ерөөсөө эцсийн үнэ ингээд нэг тийм би ингээ байхгүй болчихлоо тэр яах вэ гэж бодогддог болоод бүр хүндэрч тэр чинь ингээд одоо ингээ хүчүүлстэй намайг ямар хэм хийдэг гэснээр эднэр ингээ мэдэндээ гэл ингээл нэг юм хүн ингээл харамсуулах гал те хохирох гал ингээд тийм ойлгог ямар хэм хийдэг гэснээр эднэрстэй мэдэндээ намайг өстой яаж ингэж байсныг өстой ойлгондоо өстой гимшиндээ гэж мэгч ингэж бодогдоол тэг ингээ би за энэ яг ингээд биш юм байна, буруу юм байна гэл. Тэгээ би ингээд шүн нойргүй болоод шүн нойргүй ирнэ өдөржин хүүхдээ харахгүй болохгүй шүү дээ тий. Тэгээ ингээд нойргүй хүн чинь ингээд улам л ингээд сэтгэл зүй улам ингээд доошлоо шүү дээ. Тэгээд тэгээ энэ тухайгаа айгу урт пост бичээд чи манай Адам ээж тэрийг уншсан юм шиг байна. Би бас уншсан. Тийм тэгээд ажилдаа ор гэд тэгэд манай Адам ээж 2 хүүхдийг маань харж үлдээд тэгээ би ажилдаа орж иж би ингээд тэр одоо нэг юм ангаллаас ингээд зэ авсан гэх юм уу. Тэрнээс би ингээд яг нэг юм утсан дээгүүр ингээд алхаж байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг гэсэн аахгүй. Ингээд тэр доор ингээд юу байгааг нь мэддэхгүй. Гэтэ би нэг л юу гэх юм бол ингээд доош ингээд унах гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд нэг юм нарийн утсан дээр л ингээд тэнцвэрээ олох гол ятаал ингээд яваад байгаа юм шиг яг нэг тийм мэдрэмж төрдөг гэсэн. Тэгээ ажилдаа ороод ингээд ирсэн чинь одоо шаал өөр юм бодоол тий ингээд тэгээ нөө мэдээний алба болохоор чинь ингээд хүссүүсэйг амар хурдтай ажиллахыг бас шаардна. Тий хурдтай ажиллана. Тэр гадаадд юу болж байгаа, Монголд юу болж байгаа ингээд бүх юм ингэж сонирхохоосоор аргагүй болно. Тэгээ нэг юм ингээд одоо хүүхдээ одоо хүүхдээс өөр юм бодох, өөрийгөө ингээд тэ байхгүй болчвол гэдэг тэр бодол модлоос ингээд нэг юм ангичирсан гэх юм уу. Тэгээ би бол ингээд хүн яаж ч ингээд байсан, ямар ч нөхцөл байдалд байсан, хизээч нийгмээс өөрийгөө тусгаарлаж болохгүй мэлээ л тэр төрлийн хүн байгаад шүү дээ. Ер нь ямар ч төрлийн хүн байсан. Хизээч нийгмээс өөрийгөө тусгаарлаж болохгүй мэлээ. Ар гэрийнхэн ч гэсэндээ энэ хүнийг ингээд найз нөхөдтэй нь уулзуулах хэвээр. Тэ дуртай юм ингээд 7 хоногт 2-3 удаа 2-3 цаг гаргаад хийх хэвээр гэдэг юмыг одоо бүр сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Манайхан ч нэгт чиний л төрүүлсэн хүүхд чи хүүхд шухта харахгүйгээ яах өсөхгүйгээ яах гэдэг хиндэ ялрахад байгаа юм байна тий. Ээж нар ч гэсэндээ айгу тэр нэрийг амар хичээдэг байхгүй. Би бол тийм байсан. Би одоо хүргээ яах гэж тэгж зовоодаг байсан юм бол гэж боддог байхгүй. Төрсөн ч би төрөөгүй юм шиг л байна гэдэг нэг тийм гоолтой. Тэрэндээ хүрх гээл ингээл өөрөө ч амар тэрэндээ түүртдэг. Тэрэндээ түүрт чинь ингээ хүнээс ч тусламж авч чаддаггүй. Яг тийм гэр ирэхэд л ингээл амар гой ингээл цэвэрхэн байх хэвээр орой нөхөр ирэхэд ингээл хоолтой байх гэл амар гой цэвэрхэн хоёр хүүхэд ингээл гой нүр гарна ингээл тоглож моглаад тэнцээ ийм байх хэвээр гэл ингээл хамаг юм аа их гэл ингээл ядаал тэг ингээд угаасаа ингээд эн чинь миний л хүүхэд би л энийг хийн гэдэг тийм бодолтой.
тэгэхээр хинээс зөвшөөрөл юу хинээс ч юм нөгөө юу авахгүй тусламж авахгүй. Тэгээ тэр намайг амар ингээд зүдрээдэг байсан юм гэж би одоо боддог байхгүй юу. Тэгээ чадахгүй л энэ тийм. Юунда тэгэл тэр гэр тэгэл муугайл юм зүтэй ингээд хоёр хүүхдээ ядарч ядчих тэрийг цэвэрлэх гэлээ штэ тий. Хөглөрөөл байж ийн зэрэг. Тэгээ одоо ингээд ямар хэм хийхтэл ятаал өөрийгөө заавал. Тэгэд ингээд өрөвдөд идэв штэ өөрийгөө ингээд эргээд харахаар ботхоор өрөвддөг хүн юм хоёртой хүүхдээ ингээд үүрчин. Хэд сартай хүүхдээ тэрэгэн дээр ингээд унтуулаад түрчин. Тэг ингээд тортой хоёр тортой хүнстэй. Тэг ингээд юм сэрийн дүр хөвчиг юм ингээд авдаг би. Тэг ингээд үгүй яах гэж тэгдэм бэ те. Тэг хүн гадаа явж байгаа хүн гуйгаал та манай ингээ хүүхд ингээ хараа байж байгаа ч гээд гадаа ингээ хүүхд салхилж сууж байгаа ээжэс гуйгаал хоёр хүнсээ оруулаад томьёогоо орон дээр аваач яваал наагуурын дэр тавиал тэгээл багаагаа оруулаад дахиад тавиал тэгээл тэргийг ингээл зөөгөл тэгэл ингээ мемэ ингээл гаргаж ил хүүхдээ хүүлээл нөгөөхөө кар ситэнд суулгачаал ингээ лагерлуу ингээл нөгөө хоёроо салхинд гаргаад яваал ирээл бололтой тэгээ чадахгүй бол тийш тий. Бүр ингээд амар ядардаг байсан мó. Тий, яг үнэн тэгдэг байсан. Одоо эндээс ингээ ээжүүд сонсохнаа ингэж бодно. Энэ хоёр одоо баг болгол асуудал штэ. Хүн болгон туулгал асуудал штэ тий. Ийм асуудлыг яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Гэхдээ энийг бол ярихгүй байхын аргагүй асуудал болсон. Яагаад гэвэл эмэгтэй хүн маш их сэтгэл зүйн тэр дарамт төвчээр энэ зүйлүүдийг ингэ давж гардаг. Тэгээ эннийгээ давж гарч чадаагүй маш олон ээжүүд тий. Одоо биеэрээ хохирсон тийм зөндөө тохиолдлууд байдаг аахгүй. Тэгэхээр энийг зөвхөж ярихгүй болохгүй. Тэгээ энгийн үзэгдэл биш энэ угаасаа. Тийм болохоор давж гарах нь угаасаа ойлгомжтой. Гэхдээ энийг эрүүлэр давж гараасаа гэдэг үүднээс энэ зүйлийг ингээд ярьж байгаа шүү гэдгийгээс ээжүүд маань ойлгосоо гэж хүсэж байна. Гэхдээ энэ ингээ нөгөө одоо ээжүүд сонсоод болвол нэг тийм хантай мэдрэмж авах байх гэж бодож байна. Хөвчлэн нөгөө одоо төрөөд айгу удцсан аль хизээний одоо хүүхдүүд нь том болоод чигтэрсэн тийм хүмүүс бас нэг өмнөх нөгөө мэдрэмжээ мартчихдаг юм болов уу гэж бодогцсон. Тэгэл бүгд л тэгдэг штэ гэлдэг ч юм уу тий. Тэгээд нэг бол нэг тэр байтугай ингээл хэцүү юм ингээл хүмүүс аяг тэгж ярьдаг байхгүй юу. Ер нь ингээд зөвхөн ээжүүдийн одоо асуудалч гэлтгүй ер нь ямар ч асуудал дээрсэн тий. Тэр хүний ингээд нөгөө даваа туулаад тэр хүнд айгу тийм амархан байсан юм надад айгу тийм хэцүү байж болор амархан санагдах ямар ч тийм албагүй байхгүй юу тийм ингээ хүн хүний даах юм чинь өөр хүн хүний сэтгэлийн хат чинь өөр те тэр дээр ингээд хүн заавалчгүй хүн сэтгэлийнхаа асуудлыг ингээд ярьж хахад тэрийг дүгнэх гээд манайх айгу тийм шууд заах гэдэг гэх юм уу зүгээр ингээд сонсоод өгчих нь ингээд айгүй том тус байдаг те заримдаа ингээд ойлгоод өгчих нь сонсоод өгчих нь гэд өнгөрөөгөөд өгөх нь чимээгөө байж ахын заримдаа баггүй заримдаа тэнгуут ингээд нэг гой сэтгэлээ уудлал ингээд найздаа ч юм уу ингээд ярих гингуут ингээд манайхаа айгүй тийм тэр дээр ингээд тийм дүгнэлт бодож гайхаад идэж зарим нь шууд гарц гаргалгаа бодож болох гээд тэгээ шууд ингээд сургаж эхэлдэг байхгүй тэгтэн штэ яг тэгдэг чи одоо шууд тэг бити то нэг бол инг гэл нэг бол те оста тэгдимөө оста нэрэ би бол өстой харинч гайгүй би бүр яасан гэл ингээл юм өөрийнхөө юм ингээл илүү том өөрийнхөө юм ингээл амар чамаас илүү би байсан чи бол өстой наа чи юу ч биш заа юу гэл нэг тийм мэдрэмж төрүүлэх гээл ингээл шууд тэр ингээд юм руу ордог те тэнгуут ингээд тэр хүн чинь ингээд дараагийн удаа хинт ч угаач ярахыг хүсэхгүй болж эхэлдэг байхгүй те тэгэхээр ингээд ээжүүд эмэгтэйчүүд хэрвээ чамд юм ярьж байгаа бол ингээд үнэхээр тэсгүй болоод ярмаар санагдаад тэгээ ингээд ярьж байгаа учраас тэрийн зүгээр сонсоод өгчөөрэй гэд ингээд бас заримдаа хүмүүст хэлмээр санагддаг. Тэгээ энэ яг ээжүүдийн сэтгэл зүйн асуудал ингээд ганцхан ээж хичээгээд болдог юм бол бас биш. Яг үнэ. Энэ тэр гэр бүлд байгаа бүх хүн энэ зүйлд хамааралтай. Тэр ингээд зөвхөн нөхрийн асуудал биш. Энэ ингээд тэр аав ээж, хадам маав ээж, хамаатан садан тэр айлаар ордог гардаг бүх хүнд хамаатай асуудал. Тэгэхээр ингээд охин чинь төрсөн бол, эхнэр чинь төрсөн бол, тэ ээж чинь, дүү чинь хэрвээ ингээд төрөөд нялх хүүхэдтэй бол ингээд ойрхон ээлжлээд орж гарчээ. Тэ зүгээр ингээд юм яриад, цайныхаа цагаараа ингээд ороод 2-3 үг солиод ингээд туртай аминд хүлж өгөөд
Тэ? Орой нэг ажилчин эрт тарчих юм бол гүйж ороод өө чи гараад энэ ажилтны дэлгүүрээр орж юм сонирхож байгаа үрээр би хүүхд чи араа байжээ. Зүгээр нэг ийм энгийн ингээд чиний хувьд ингээд энгийн л байж болох хэрнээ тэр саналууд чинь тэр ээжийн хувьд бол бүр ингээд магнагаа хагартал баярлах тийм маш том гоё үйл явдал болж хувирдаг. Тэгэхээр энийг бас ингээд өөр хүмүүс ч гэсэндээ ингээд айгуу сайн боддог байгаасаа гэж бас айгуу хүсдэг байхгүй. Тэгээд ингээд бити ингээд төрдгөл юм одоо хүүхд бол ингээд жамаараа өсдгөл юм гэж ингэж энийг юм байдгал юм шиг бити ингээд хараараа эн чинь ингээд бүхэл бүтэн хүн штэ бүхэл бүтэн амьдралыг тэр тэнцээ бойжуулж байгаа байхгүй гэдгийг л амар сайн хүндэлж ойлгож ингээ хэрэгтэй. Тэг хүн ингээд 3-4 жил гэрт суугаал гэж үгүй байхгүй. Тэр 3-4 жил тэр хүн тасралтгүй ажилласан бол өнөөдөр тэр хэн байх вэ гэдэг өөрөө айгүй тийм өөр асуудал байхгүй. 3-4 жил гэж бодож байгаа юм шиг боловч буцаа тэр хүн ажил дээр ороход тэр хүн чаддаг байсан юм а чаддаггүй болсон байдаг. Яг тэгдэм байлээ. Мэддэггүй болсон байдаг. Яг тэгдэм байлээ. Бүх юм тэр хүний хувьд ингээ цоош нэр эхэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд энийг ч гэсэндээ ингээ хамт олон ажил олгогч бүгд энийг бас ингээ ойлгож хүндэлж ингэж одоо тэр хүн энэ арга барилаа буцаагаад ингээ олж авах тэр дадлыг ингээд сургах хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Наа чи бол яг одоо над дээр илрээд байгаа байхгүй юу? Ингээд би ч бас ингээд 6 жил болж байгаа штэ. Тэгэнгүүт л чи ингээд өчигдөр хэд би ингээд дүрс таслаа. Дүрсээ яаж тасалдаг юм марцсан юм чи. Яг тэгээ ингээд ухаад ингээд бодоод тахад ингээд санахгүй зай бүр. Тэгээл ингээд жоохон хурдгуу болсон юм шиг санагдаад нөгөө хэдтэйгээ ингээд хөлөө нийлүүлж алхаж чадахгүй юм шиг санагдаад яг ийм мэдрэмжүүд төрсөн. Тэг хүн амтнаас юм асуугаар нэг тэнэг мангар болчих юм шиг ингээд чин аюу хэцүү штэ энэ буцаад нэг юм хуурж орон зайдаа орохгүй нөгөө уусаж орохгүй нөгөө нэг ингээд ямар ч амралтгүй зогсолтгүй явж байгаа юмны голоор ингээ ороод хамт зогсолтгүй ингээ явах гэхээр ингээ чадахгүй байгаа байхгүй юу. Манай ерөнхий ивент тэтгэгчээр маш гоё брэнд ажиллаж байгаа шүү. Манайха Криши гэдэг Япон брэнд октоодтай ээжүүдэд зориулсан. За тэгтээ яг бүр ингээ октоодтай гэж онцолж болохгүй хаа. Гэхдээ яг нөгөө нэг юм сегмент нь зорж байгаа хүмүүс нь болохоор яг юм ээж октоодод зориулсан чанартай цаг гаргах. Тэгээд тийм. Тэгэхээр хэрэглэж үзээрэй ээжүүд маань бас та гурав маань бас хэрэглэж үзээрэй. Харин яг одоо манай хоёр чинь ингээ нүүрний будаг нэг бүр улаан хобби. Тэг нэг юм хүүхэд түрхэж болдог нэг уруулын будаг өнгөлөгч байсан чинь л ингээл уруулын будаг аваа авчих гэл. Одоо нэг бүр хаашаач бас тэгэл ингээл байнга л ингээл уруул нэм гялтгар юмтай л ерөөсөө бүр цаанаасаа л бүр тийм бит юм. Тэгээ намайг нүүр мөрөө бодож мэдэл ингээл бүр нөгөө юу үзэж байгаа юм шиг кино жүжиг үзэж байгаа юм шиг бүр ингээ хажуунсан ингээд нүд салахгүй харна тэр мөр айгүй гоё санагддсан юм шиг. Сонирхол тийм сонирхол хараад задлж үзье эн чинь юу юм ингээл бүгдийн тайлбарлуулаад ингэж цаанаасаа л ах хөөхт өөр гэдэг юм байна. Одоо чинь бас ингээл өөрийгөө л яриад идэгтэй хүн өөр авчиж би тэгсэн чи гоё чи харилцаад айгаа гоё подкаст болчих. Гэр бүлүүдэд ярилцах ингээл чухал гэдэг мөртлөө яг ингээд амьдрал дээр ингээд ярилцах чаддгүй тий. Бид хоёр ингээд ярилцсан байжсэн л ярилцсан ингээ хэрүүл болчихдог байхгүй заримдаа. Тэгээ иймэрхүү асуудлууд гарч ирсэн баг. Гарлгүй яах вэ? Одоо ер нь дийлэнх гэр бүлийн асуудал гэр бүлч гэлтгүй ер нь одоо үргэж байгаа асуудын хувьд ч гэсэндээ яг энэ асуудал бас яг байгаа шүү дээ. Ингээд ярилцсан чухал гэж бүгдээрээ мэддэг хэрнээ. Яг энийг ингээд бүгд яг хийж чаддаг юм уу гэж чаддаггүй. Тэгээ нөгөө бас хоёр хүн хуйлаа ингээ нөгөө нэг ярилцмаар санагдсан үедээ л одоо ярилцах гээд байгаа шүү дээ. Тэнгуут ингээд ярилцмаар байгаа тэр нөгөө мэдрэмж төрсөн үеийн хоорондоо зөрдөг энэ төр байнга зөрөөд идэг юм шиг тэр чинь. Нэг нь ингээл яацсан ингээл тэнгуут нөгөө одоо дууга төрлийн хүнийг бол ингээд яацсан гэж асуух тусам тэр нь ингээ улам одоо уурын ядаргаатай улам ярмааргүй санагдаад ингээд байдаг ч юм уу те. Тэнгуут ингээд нөгөө заримдаа болонгууд ингээд одоо эрэгтэй хүмүүс голцоод гэдэг чинь ингээ асуудал шийдэггүй хэрнээ зүгээр л нойр нүрэ унтчихдаг гэж ингээл бид нарт харагдаад байдаг те. Бид нар болонгууд ингээд тэр асуудлыг ингээ ярьж шийдчихийж ингээд ингээ цаашаа явах гээд байгаа байхгүй. Тийм ингээ нэг бүтэн нойртой ингээ хоноод ингээ нэг юм ингээ маргааш нь ч гэснээ ингээд гоё ингээ энийг л сэрмээрээ шүү дээ. Тэггүй ингээл сэрэл яа нөгөө хэрүүл дамнаал те. Өтөр дамнсан хэрүүл болол амар төвхтэй. Тэгээд одоо яг ингээд миний хувьд ч гэсэндээ яг тийм ах. Би ингээл айгүйх ингээл ярих дуртай.
охтуудын аав болонгот ингээд илүү өдөө тийм намайг ботход илүү дуугаа төрлийн тайван дотгошоо тийм хүн гэх юм уу? Тиймгууд ингээд яг түрүү ингээд ярьсан ингээд орой ирэхээр ингээд ярмаар ингээд би ингээд бүр орж ирснээс давхуулаад ингээд айл өрөөрөө орнд баг ингээд бийцсэх нь хүртэл ойлроор ингээд тэгээ чи өдөр юу ийцсэн? Ямар хоол ийцсэн? Тэгээ яасан? Гэл ингээд ярих гал ингээд яагаад гэдэгтэй. Тиймгууд ингээд яг адилхан өтөржин ажил дээр айгүйх нэг шийдвэр гаргах тийм юм хийдэг. Өтөржин хүмүүст юм тайлбарлах хэрэгтэй болдог, ярих хэрэгтэй болдог. Тэгс чи гэртээ ирээд нэг юм чихамар байгийн гут нь л би ингээл яриад ингээл хил амын суулчих шахал баах юм асуугаал ингээл лээдэг те. Тэгээд тийм байсан чинь битэрийн дундх нөгөө үл ойлголцууд ингээл нэмэгдэж ингэж явсаар агаад сүултээ ингээ нэг би бас ажил төрөл хийдэг болоод ингээл бас ингээл тэнцэн айгүйх юм ярьж мараал ингээл гэртээ бас ингээл хүн чинь ажил хийгээл ирэхлээрээ ядарч ирдэг юм байна гэдгийг ойлгоол те. Тэг ингээд гисэн чинь сүултээ нэг мэдсэн чинь ингээд нэг байраа солигдсон. Би ингээ бүр ингээд нөгөө нэг ярих юм ямар ч нөгөө юм хүсэлгүй болоод сонирхолгүй болоод тэнгууд ингээ би хүү хай гэдэг байсан хүн чинь дугаалаад эхэлсэн чинь нөгөө угаасаа тайван дүлгөөн тийм хүмүүс маань бас ингээ яг тэр хിവэрээ ингээ тэгсэн чинь ингээ битээр дундаа ингээ нэг юм ярихаа ингээ болцсон. Тэр чинь ингээ холдоол угаасаа. Тэг ингээ юм ярьсан чинь ингээ нэг юм хизээр хий, ямар хоол хийх юм, хүүхдээ хин авах юм гэдэг нэг тиймэрхүү юм ярьдаг болоод эхэлж байгаа байхгүй. Ийм айгүй тийм цөөхүүгээр ярьдаг болол. Тэгээд ингээд яг асуудлууд ингээд байгаад ярилцаж чадахгүй байгаа нь хүмүүс одоо миний хувьд лав ингээ харахад хүн нөгөө бурууга хүлээх дурггүй одоо миний л зөв гэж бодож байгаа. Тэгэхээр ингээд нэг тэр өнцгөөс л тэр хүнтэй ярилцаад шүү дээ. Тэгмээд ингээд хоёр талд ингээд нэг үгүй миний зөв чиний буруу, үгүй миний зөв чиний буруу. Чи тэгсэн болохоор би зөв. Үгүй чи тэгсэн болохоор харин би тэгсэн шүү дээ гэд. Ингээд тэрний ясам дээр ингээд ярилцах биш. Сүулдэ ингээд хэрүүл алаад тэрний хэрүүл дээр хин ингээд одоо сайн аргумент гаргаж ирж өөрийгөө ингээд баталж харуулсан нь ингээд ялах одоо тийм юм руу ингээд орж марж байгаа байхгүй. Тэг яг манай найз зөвхөн сэтгэл зүйчээсэн тэгэл ингээл ярангууд эрэгтэй хүн ингээд одоо өөрлөө нэг давтлах тусам инстинктээрээ одоо хамгаалж эхэлдэг гинэ өөрийгөө ингээ хамгаалж яаж хамгаалах юм одоо ингээ үгүй штэ би тгийггүй штэ би ингээгүй штэ гэд ингээд ерөөсөө ингээд тэнгуут ингээд тэр чинь ингээд бидний ч гэсэн ингээд зөрүүлэл ингээл тгийгүүрэл ингээл тэр хэрүүл томордог гин л тэ тэнгуут нөгөө ингээд угаасаа тэр хүмүүс ингээ буруутахаараа байхгүй яа тэгэхээр ингээд байгалийн өгөгдөл учраас тэгэхээр ингээд тэрэгтэй одоо яаж ярилцах ёстой вэ гэн гоцрог ингээд яг чамайг ойлгох чинь энэ дэр бол ингээд чиний ч яг нэг буруу бол байхгүй юм бэ л дээ. Гэхдээ бол ингээд би бас ингээд тэгж бодож байна ингээд тэгэл хэрэгтэй л юм шиг бол надад санагцсан. Ингээд би харин тэгсэн болохоор би бол тэгж бодсон ингээд тэр эрэгтэй дээр ингээд төвлөрөх биш чи гэх биш. Өөрөөрөө дамжуулаад ингээд асуудлыг ингээд гаргаж ярих ёстой юм бэлээ гэд тэгж байгаа байхгүй юу? Тийм юм уу? Тэгэд одоо тэгээд яагаад тэгж одоо чадаагүй вэ гэдэг юм би тхийг хүсээг байхгүй. Миний өнцөг нь болонгот ингээд яг ижлэхэн хоёр хүн би ч гэсэндээ ингээ аав ээж хайртай охин тэр хүн ч гэсэндээ аав ээж хайртай хүү яг л ижлэхэн хоёр хүн яг ижлэхэн 50-50 ингээ нийлээд дундаас нь хөнгөж явахад гараад энэ гэр бүлийг ингээл яг л ижлэхингээ босгож байгаа. Тэгэхэд яагаад би тэр хүнд өөрийнхөө асуудлыг энэ гэр бүлийн асуудлыг ойлгуулахын тулд би яагаад ингээд нэг юм бодоол тэгснэ тэрийгээ ингээл хэрэгжүүлээл ингэж гаргаж ирээл тэрийг ингээл те Тэгвэл sorry ингээд эмхтэн хүн тэгвэл ингэж оюун ухаан ингэж ажилт юм байна. Эмхтэн хүн тэгвэл ингээд уйлж унжиж ингэж гуйлгаж гушуулж байгаад ингэж ярилцаад ингээд тайвширт юм байна гэд тэнцээ тэр хүн ч гэсэндээ ингээд бодоод ингээд яага ярилцаж болохгүй ингэж бодоод тэгэл энэ ингээд яг л адилхан ингээд би тийм бол тэгвэл би бас ингэ гэдэг л тийм юм над дээр бас ингээл адилхан гарч ирсэн л байгаа байхгүй те. Тэгээд ингээд нөгөө мөрөөсөө яг юм шийдэлт хүрч чадахгүй ингэж байсаар байгаа л тэгэл одоо айгүйх одоо муудалцаал тэр ингээд сүүлдээ тэгээд нэг муудалцгаа бас болдгийм билээ ингээд явган ирүүлээс ингээд бас залхаад юм билээ тийм тэгээд сүүлдээ ингээд нэг юм ярьж мархаач болоол ингээд бүр ингээд гэлэн орхичдаг юм бил. Тэгэл ах л та. Тэгээд эн чинь ихтэй ингээд ерөөсө үзүүр нь олдохгүй нэг юм байгаа байхгүй тий. Эхлэл нь байгаад идэг үзүүр нь ингээд олдохгүй юм гэр бүлийн асуудал амар их байгаад идэг байхгүй. Тэрнээс гэр бүлийн амьдралд хосын харилцаа
эцэг их болсноосоо шүүгс амар өөр болчдөг шүү дээ тий. Аав ээж хоёр болсноосоо хойш хоёр ингэж харилцаарай гэсэн ном байдаггүй. Ном байгаад ч хийж хэрэгжүүлж бодсон шүү дээ. Одоо ингээ нөгөө бүр амар хортой одоо хэмжээнд биш л бол хэрэлдээд маргалдаад ингээд байгаад байна гэдэг чинь тэр хоёр хүн энэ асуудлыг бас ингээ нэг юм зохицуулчих гэд ингээд бас нэг юм байгаад юм уу хоёулаа тараад байгаа нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Үнэхээр одоо харилцаа бүр ингээд айгүй тийм эвгүй одоо уур амьсгалд очих юм бол одоо хэрэлтгэж болдог одоо санагдаж байгаа байхгүй. Одоо миний эргэн тойронд ч гэсэндээ одоо тийм кейсүүд зөндөө байгаа байхгүй. Одоо ингээл найз нөхөд ажлын хүмүүсээс ч гэсэн ингээ харахад те ингээд бид нар ч гэсэн ингээл хардаг штэ ингээл хэрэлдэж уралдаал тэгэл ингээл яваа л эд ингээл те ингээл яваа л эд ингээд тэр чинь ингээд яг хайр нь байгаад байна те ингээд хин энийг хайрлаад байна. Тэгээд асуудал бол ингээл бид нарт тулгарна штэ тэр цэсмаа ингээд одоо үр хүүхэд дунд байгаа одоо тохиолдолд одоо асуудал улам л хүүхдийн тоогоор л ингээл нэмэгдэн штэ ер нь л те. Тэгмүүд ингээд тэрийг нэг шийдий, нэг гарц гаргалгаа олъё. Ингээд яах вэ одоо цаашаа энийг яаж авч явах вэ энэ харилцааг яаж энэ гэр бүлийг авч явах вэ гэдэг нэг юм бас нэг юм оролдлого байгаад байгаа байхгүй тий. Бас худлаа үнэчсэн хичээгээд ах шиг. Ярих ч юмгүй одоо хэрэлдэгч сэдвгүй тэр хүн одоо гараа явна уу, ороод ирнэ үү? Хамаагүй. Хаач нуу, байна уу, байхгүй байна уу? Бүр огт хэрэгсгээ болцсон. Тийм одоо айлууд бас зөндөө байгаа. Тийм харилцаа чинь бас хамгийн амар гэж байна тийм. Хамгийн амар аахгүй. Тэр хоёрын дунд ингээд бүр ямар ч одоо гэрэл гэгээ гэлба байхгүй болцсон юм шиг тийм хүйтэн харилцаа байгаа аахгүй. Тэгэхээр ингээд нэг юм ярилцсан зүв баха. Тэг ингээд намайг ярилцахад ядаж чи дуугаа байгаад үзэх ёстой болов. Нэг бол чи ярьчих хэрэгтэй юм шиг байна гэд ингээд хоёр талаас ингээд байгаа нь бол ингээд эн чинь бол ингээд харилцаа аварштай л чанар юм байна. Айл тийм юм байна шүү дээ. Угаасаа тэг байгаа л баг. Тэгээ манай эмээ хэлчихсэн байхгүй. Ер нь бол ингээд хин төвчээртэй л энэ амьдралд үлддгээ гэж. Би бол өмнө нь ингээд бүр ингээд 50 60 хүртлээ те 60 70 хүртлээ ингээд хамт байгаа одоо эмээ өвөөгөө энэ төр ингээд харахад хайр сэтгэлээр л би ингэж энэ хүртэл хамт байсан гэж би боддог байсан байхгүй. Тэгмүүд одоо бол ингээд төвчээр хүндлэл ойлголцол ингээд ухаан тэр одоо энэ бүхэн ингээд ирэмблээд явсны дараа баг одоо хидд ч хайр сэтгэл ороод байгаа юм тий. Баг одоо ингээд эргээ харахад тийм юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд ингээд ер нь одоо ингээд айгуу тийм уян хатан л байх хэвээр байна гэж бас одоо бодогдоод идэв харилцаанд те. Би бол одоо нөгөө алдсан үний одоо юу гэдэг шиг туршлага гэдэг шиг те. Би бол айгуу тийм хатуу байсан гэх юм уу. Ямар ч одоо найранд ороогүй, ямар ч боломж олгоогүй, өөртөө ч боломж олгоогүй, хүнд ч боломж олгоогүй гэл шийдсэн. Миний шийдвэр л энэ. Шийдсэн л би шийдсэн гэл ингээл айгуу хатуу ингээл явцсан. Тэгэл энд одоо зөв ч юм байгаа, буруу ч юм байгаа шүү дээ. Тэгэл ингээл айгуу тийм хатуу тэр юмдаа айгуу тийм тууштай ингээл байцсан. Тэгэхээр бас ингээд хэрвээ ингээд харилцаагаа ингээд урт удаан хугацаанд үргэлжлүүлээд явъя гэж байгаа бол тэр хүнийхээ одоо байдлыг ч гэсэндээ айгуу сайн оронд нь өөрийгөө тавьж хараал те ингээл бас ингээл өөрийнхөө ч гэсэндээ бас тэл зүрхийг давхар ингээл чагнаал айгуу тийм олон талаас айгуу тийм уяатан л байх хэрэгтэй юм шиг үлээ тийм. Миний хувьд бол ингээл би гэдэг юм бас айгуу тийм өндөр байсан юм шиг харагдаад байгаа. Би ганц л амьдран штэ. Би ингээл би нэг хэдхэн жил залуу байна штэ. Би дуртай юмаа хийж амьдран. Би өөрөө өөртөө л хүлээн зөвшөөрөгдөж амьдран. Би өөр хүнийг нь хүлээн зөвшөөрөгдөж амьдрахгүй. Би өөрийнхөө л амьдралыг би өөрөө л шийдэн ч юм уу. Тийм. Гэл ингээл айгуу нэг тийм нэг талаас айгуу тийм зөв юм шиг боловч нөгөө талаас айгуу тийм өндөр эго энэ ч бас байгаад байгаа байхгүй тий. Ингээд нэг тийм ямар ч тийм би хинээс ч хараат биш ч юм уу тий. Би хиндээс ч хүлээлттэй авахгүй. Би сайн явах муу яваа би өөрөө л зохицуулна ч юм уу. Тийм айгуу тийм өндөр эго, амбиц энэ ч бас давхар явагдаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө угаасаа хас хоёрын амьдралд амар хэцүү л дээ. Ёо бүр ядарчлаа амар хүнд сэдвэр ярьчлаа. Нэг жоохон завсарлаад би нэг гой бэлэг өгье. Бас манай ерөнхий ивент итгэгчээр Baby Bia Institute Farm 2 хамтарч ажиллаж байгаа. Эмгэн шиг л юм сууж идэж таажаад л та. Гоё юм таашсан.
За baby бие бол мэдгүй. Мэдлгүй яах. Тийм ээ мэдгүй хүн ч одоо баг байхгүй тий. Baby бие бол нөгөө нэг органик хэрвээ таны хүүхд харшилтай бол харшлын тань сэдрэхгүйгээр нэмэгдэл хоолнд оруулна. Тэгээд одоо ерөнхийдөө Монголд бол нөгөө 100% гоё хөрсөн дургасан ногоо олж идэх хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр эдний baby бие явах бас айгүй гоё органик тийм ногоонуудыг нухшилж гаргадаг. Бэлгэлж байна. Баярлалаа. Baby bee гэснээс би ингээд нөгөө залхуурахаараа ингэдэг гэсэн шүү дээ. Нөгөө дахианы мах цагтай юм нөгөө нухшилдаг шүү дээ. Би шууд будааж игнэлж гинсэн будаан дээр нухшин шахаал хооронд нь хутгаал тэгэл далайн байцаатай ингээд боогол бөмбөлөг олгоол тэгэл хүүтдэг. Тийм амтны удаас гоё тийм амар хурдан амар. Баярлалаа ямар гоё. За дараагийнх нь Estes Farm. Estes Farm бол нөгөө арсны харшил. Тэгээд ерөөхдөө гэр бүлэрээ хэрэглэж болдог. Хэрэгжилжсэн тий. Хэрэгжилжсэн. Ер нь хэрэглэегүй хүмүүс байдаг юм уу? Ингээл орсон хүн болгоноос болохоор би мэднэ. Зүгээр баг өчөө хэдэн мэднэ. Тэгээд ингэсэн штэ нөгөө бисериоз илүү. Манай дүү охин яг нөгөө ээжтэй бэлдэж явах үед амар нөгөө ядраад бисериоздод тэгээд Estes Farm-аар ингээд амар нөгөө бүр гүн чихшүүлдэг тим тос орно. Түрхээд тэгээд юугаа бисериоз даржсэн шүү дээ. Тэднийх яг энэ талдаас амар сайн. Тэгээд эдний хамгийн сүүлд одоо нэг энэ хажуу талтай нэг ато гэж бичсэн маа. Энэ нэмэлт ийм ато гэдэг бичгтээ гаргасан юм лээ. Энэ яасан гэсэн чинь одоо ингээд баалам ингээд ультра гэ бид нар хэрэглээж явж байгаагаас энэ бүр нөгөө хүн чатны хүмүүст зориулсан гинэ. Бүр илүү үр дүнтэй тэгээ ингээд бүр хүн чатны хүмүүс байх юм бол хэрэглээрэй гэж зөвлөж илээ. Гэхдээ бид нар ч гэсэн хэрэглэж болно. Сайхан чигшүүлдэг шүү дээ. Тийм харин үнэр мөнөргөө болохоор амар. Манай хөө яг үнэрэнд амар юм зүг байхгүй. Тэгээ ингээ өөр төсөрхөр юу вэ? Ямар балиар юм бэ гэдэг. Тэгээ энэ нөгөө хүүхдийн нарны тас. Өдий дугаасаа нарны тас шиг хэрэгтэй. Харин бас энийг бэлгэлж байна. За баярлалаа. Зөндөө болох гоё бэлгэлтэй. Одоо өөр тэгтээ зөндөө байгаа. Энэ түнгэж ихлээл яанаач шүү дээ. За яриагаа үргэлжлүүлээ. Яг гоё сэдвээр ярьжсэн чинь. Тэгээ түрүүн ярьжсэнаа үргэлжлүүлээд ярихад яг энэ бол нөгөө ингээд миний л сонгосон сонголт, миний л гаргасан шийдвэртэй. Тэгээд нэг одоо харамсдаг гэх юм уу жоохоо ингээд халагладаг юм нь өсөөсөөгөө би ингээд сошиал дээр тодорхой хэмжээний дагагчтай тэгээд нэг 5 хүн таньдаг ийм одоо ажил хийдэг хүрээлэлтэй одоо ийм хүн болчихж л тээ. Тэнгуут ингээд энэ дээр давхар одоо миний тэр хүмүүст яаж нөлөөлөх вэ гэдэг зүйл маань миний хариуцлага байдсан байна гэдгийг би хувийн гэр бүл дээрээ гаргасан шийдвэрээсээ хүртэл одоо ингээд ойлгож мэдэрч байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр над руу ингээд нөгөө нэг хувь чатаар, инстаграмаар энэ төр ингээд айгүй олон ээжүүд гэж бичиж байгаа байхгүй юу. Тэр тийм юмнууд амьдралд маш их байгаа. Тийм. Тэг гол нь ингээд одоо ингээд нөгөө ганц бие ээж энэ төр гээд ингээд хосын харилцаа энэ төр гээд ярихлаэр надаас одоо асууж байгаа нь та одоо яаж салсан бэ? Яаж салтаа даван туулсан бэ? Ер нь хэцүү вэ нүү? Яг ер нь яаж салтын гэдэг ч юм уу одоо баг юм салтан дээрээ ингээд одоо зөвлөгөө авах гад байна тий хүмүүс гэдэг байгаа байхгүй бичээд. Тэгэд энэ бол надад одоо айгу тийм эвгүй хэцүү одоо юм имзэглэмээр ингэж санагдсан. Яа тэгэхээр энийг би ч гэсэн өөрөө одоо ингээд даван туулах гээд өнөөдрийг хүртэл ингээд явж байгаа байхгүй. Тэгээ гол нь энийг харуулж байгаа юу? Харуулахгүй байгаа юу? Нууж байгаа юу? Ил гаргаж байгаа юу гэдэгтэй л байгаа болохоос биш. Энд чинь бол одоо ингээд тийм зөвлөхөөр, заахаар тийм зүйл биш. Өнөөдөр би ингээ өөрөө энийг ингээ давж туулаад ингээ зохицуулаад явж байгаа. Гэтэ ингээ аль болох сайн сайхан, аль болох чадж байгаагаа, гоё байгаагаа, жаргалтай байгаагаа хүмүүст харуулахыг л хичээж байгаа болохоос ш цаана миний чадахгүй байгаа, надад зохицогдохгүй байгаа зөндөө л асуудал бас байгаа байхгүй те. Тэгээд тийм болохоор би бол энэ чи бол хинд ч зөвлөхгүй. Би угаасаа одоо хүн болгон л тийх ба. Салсан гэж байгаа ч гэсэндээ би ямар ч гэр бүлд би ямар ч хосод хизээж салтыг би зөвлөхгүй байхгүй. Аль болох хамт бай, аль болох энийг шийдэх гэж хичээ гэдэг юм ярина. Яагаад гэхээр энэ миний туршлага байхгүй. Миний хийж чадаагүй зүйлийн туршлага учраас. Би одоо яг ингээл надад бол би харамсдаггүй. Би бол ингээл хайтайхан дажгүй жаргалтай ингээл энэ бол миний
амьдрал, миний сонгосон шийдвэр би ингээл хувь зай надад ийм зүйл бэлдсэн юм байна. Би бол гоё ээж байна. Гэл ингээл бодоол явж байгаа ч гэсэн юу гэж бодогддог вэхээр би бол ингээ нөгөө тултал сайн хичээж чадаагүй баха гэж бас нэг тийм бодогддог тийм юм дотор байдаг хгүй. Яагаад гэхээр энэ чинь одоо нөхөр ихнэр хоёрын асуудлаас гадна хоёр хүүхдийн орж ирнэ. их ашиг бас энэ яригдж байгаа учраас нэг талдаа би бол ингээ өөрийг амар үзээддэг хгүй заримдаа. Тийм амиа утсан Төвччихгүй дээ. Тэсчихгүй амиа дээ. утсан өөрийгөө бодоод явцсан шантарцсан одоо юу гэдгийг амлалтандаа одоо тууштай байж чадаагүй ч юм уу те ийм одоо юмнууд надад нөгөө талд байдаг гэрнэ. Гэхдээ хүүхдүүдэд аз жаргалтай ээж чухал штэ гэдэг нөгөө тал бас ингээ давхар байдаг. Энэ бол ингээ хуйлаа миний дотор ингээл байждаг. Энэ тал руугаа харж өстой нэрээ би ингээд амьдралтаа алдсан гэж боддог гэрнэ. Нөгөө талдаа гэтээ тэглээг яах вэ? Би энийг зохицуулж чадна гэдэг нэг юм зориг бас нөгөө талд байгаад байдаг. Гэхдээ юу үнэн бэ гэхээр би яг гарсан одоо үүссэн асуудлыг би зохицуулах гэж би яг эцсээ хүртэл явсан уу гэвэл би өөртөө үгүй л гэж л. Тэгэхээр нэг юм цикл байдаг юм шиг санагдаад байдаг хгүй ингээд нэг юм 10 жил болцсон, 8 жил болцсон. Бүх юм нь одоо ингээ анхных шиг юм галгалуун шин байгаа болцсон. Тэр тусмаа хүүхдүүд нь ингээд гараас гарц юм уу гэхээр үгүй юм шиг, гараагүй нь ялах юм уу гэхээр үгүй юм шиг нэг юм бага насны хоёрын хооронд байгаа нэг юм үе дээр ингээд гэр бүл яг хямардаг нэг юм айгүй хүчтэй шуурга салхи тэр дундуур ингээ хос хоёрын дунд ингээ салхилдаг юм шиг санагддаг. Тэгээд тэрийг нэг юм даваад жил 2 жил ингээд даваад тэр дээр ингээд айгүй зөв үйлдэлүүд хийгээд нэгнийгээ тисээд твчээд ингээд нэг даваа гарчих юм бол ингээд хүүхдүүд ч гараас гараад айгүй өөр болдог. Амьдралд ингээд харах асуудал үнцэгч гэсэн айгүй өөрчлөгдөөд ингээд хэцрээд ингээд ирдэг. Тэгэхээр ингээд тэрийг нэг жоох юм тисчих хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэр бол ингээд юм бүр юм сүрцэн харилцаа ямар ч ирээдүггүй болцсон тийм зүйл бол биш. Ингээд нэг хэсэг зуурын юм мэдрэмж байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд би найзууд ч гэсэн ингээд одоо ер нь юу нэг гот асуудалгүй гэр бүл гэж хааж байхгүй. Тэр бол хамгийн үнэн. Мөнгөтэйд нь ч асуудал байна. Мөнгөгүйд нь ч асуудал байна. Хүүхдтэйд нь ч байна. Хүүхдгүйд нь ч байна. Асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Тэгэхээр нэг юм салахад бол хизээч оройтгүй. Тэгэхээр салсныхаа дараа харамсахгүй тулд одоо тий юу эцсийг нь үзтэл ингээд эцсийн үзтэл ингээд зүтгэх ёстой гэдэг имийг л би одоо ингээд яг юм ижлэгэн одоо энэ бол салж ижлийн асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа магадгүй тийм асуудалтай ээжүүд үзэж байна шүү дээ. Тэгвэл дахиад нэг хичээгээд үзээч. Гэтэ энэ бол бүр юм амар хортой харилцаан дээр яриаггүй шүү. Тийм шүү дээ. Хэрвээ хортой харилцаа байх юм бол хичээлийн хэмжээнд гэр бүл дээр бол энийг яриаггүй шүү гэдгийг бас аягуулсаа ойлгоорой. Тэгэхээр ийм харилцааны юмнууд байгаа бол нэг юм арай өөрөөр зохицуулах гад нэг үзээчээ гэж салсан хүний хувьд зөвлөж байна. Тийм шүү дээ. Хамгийн гол нь бид нар жаргалтай байх юм бол хүүхдүүд бас жаргалтай байх юм билээ шүү дээ. Би тэрийг бас амар ойлгоод байгаа. Би нөгөө ингээл гэр орны ажил гээл ингээл түүртэл ингээл байдаг байсан. Айгүй их тэгдэгсэн. Тэгээ яг сүүлийн 1 жил айгүй ингээд өөрлөгөө өнгөгээд харж л байна л да. Тэгээ ингээ харангуутал чи яг за би л жаргалтай. Би ингээл инээж яхад бол нөхөр тэнцээс инээж л байх юм билээ. Тийм дөрөв happy wife happy life гэдэг чинь бүр ингээд яг үнэн харин тийм гадны хандахгүй дээ. Тэд нар хизэнээс ярьсан байдаг. Бид нар дараа нь ингээд ухаж ойлгоод тийм байж тээ нэрээ тэгсэн байдаг. За өнөөдөр хоёлаа ингээд маш сайхан ярилцлаа. Би ч өдний галзуу хүн шиг л нэг байлаа. Нэг инээгээл өстө үзэж байгаа хүмүүс энэ бүр одоо галз солиорсон юм шиг. Тэггүй штэ. Амар гоё үннээсээ гоё байгаа аахгүй. Тэгээ яг нөгөө би чинь нэг гэртээ сууж байгаа л ээжийн төлөөлөл байгаа аахгүй. Би яг ингээл хуваартай өдрөө ирээл бичлэгтээ ингээл ороод ээжүүдтэйгээ ярилцдаг бусдаар бол би яг гэртээ суугаал байж яг энэ үзэж байгаа ээжүүдтэй ээжлэхэн болохоор энэ подкастаа ч гэсэн илүү нөгөө гэртээ сууж байгаа ээжүүдэд хань олоосаа гэдэг төрүүлжээс хань олоосаа
ихэнх хтилийн хээжүүд ийм байдгийг шүү гэдгийг ингээд ойлгоод аваасай гэдэг үүднээс хийж байгаа. Тийм нэг өөрөө нэг юм ганцаараа чадахгүй байгаа да, болохгүй байгаа да. Тэ нэг юм орхигдсон нэг би нэг юм анкаагүйтэй ингээд байгаад байна. Мөнхийн мэдрэгддэг тийм биш эн чинь ингээд бүгд адилхан. Тийм л тэрийг зүр хэн харуулж ийн хэн ярьж ийн гэдэгтэй л байгаа болохоос биш юусоо бүгд адилхан. За юу. Хайлгатаа энэ. Яа нөгөө нэг их бэлгнүүд явагдаж байна. За энэ нөгөө нэг crazy гэд mind me гэд охтуудтай л гээд байгаа тэгж онцлоод байгаа. Би өсний шампунь тэгээ ангижруулагчтай хамтаа охтуудтайгаа чанартай цагийг өнгөрүүлэхтэй. Хэрэглээрэй. За баярлалаа. Амар гоё. Орой зүгээр нэг уут дөр бэлгтэй ороод зүгээр нөгөө орч зүгээр арилалтай зүгээр. Бүгдийг үзсэн шүү дээ. За энэ нөгөө Манчкины хүүхдийг төрсэн цагаас нэхлэн хайрлах ийм урайтай. За би яг хаа задлаад харуулчих. Тэгэж. Манчкин ялч өөр. Гоё те. Үнэхээр гоё. Тэгээд ийм хөөрхөн хүүхдийн нөгөө нэг сойдснууд байгаа. Октод зэрэг гоё ягаан өнгөтэй байна. За тэг ингээд оонууд маань байна. Эдний аа бас айгүй дажгүй юм байлээ шүү. Тогтмол хэрглэж байгаа. Бид 3-ын хувьд бол тэг энэ бас гоё. Нөгөө жижирхээлтэй автомат. Оо ямар томтон зүгээр юм байна энэ. Бүр хуваарж байна. Би бүр өөхөхнээ очоод. За тэгээ ингээд нөгөө 360 аягныхын таг ингээ 360 аягын дотроо байна. Сүүлдээ залхуурцтэй дотроо байна. Тэгээд үзээрэй. Ингээд үзчихээ. За тэгээ энэ би бас нэг гоё юм уг нь харуулчмаар байгаа байхгүй. Манчкин гэснээс нэрээ нэг юм нөгөө аяг байдаг шүү дээ. Ингээд нөгөө дээдлэн юм зөөлөвчтэй юм асгардгүй аяг. Тэр аяган дээр манай хоёр охиныг бүр жоохон бахад Манчкинаас бас юу бэлгэлэхдээ дээр нь хоёулын нэрийг ингээд бичиж өгчээсэн шүү дээ. Хөөрхөн бүр. Тэгээ цэцэрлэг чахаар тэр чинь бүр амар юм байлээ. Тэгээ нэртэй аяг нь болохоор үнэн амар. Сольж холихгүй. Энийг би нөгөө харуулах гал өрнөөсөө шуухаа. Энэ болохоор нөгөө баанны юм нөгөө бөмбөлөг байхгүй ямар нэгэн хүүхдүүд хор нөлөөгүй юм байлээ. Тэгээ яг нөгөө усан дортой хүүхдэж нэг өнгийн усан дортортой. Тийм штэ. Давсан мамс ба юу муу хийн мингээл гэж боол мол. Энийг сайхан хийгээд энэ дотор хийгээд оруулчих юм билээ. За тийм ийм гоё бэлэгнүүд байна. Юмнуудаас байна. Бом баяр манай хоёр бол зүгээр. Бид бүр өөрөө ухаж умхцтэй. За энийг ингээд бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Тэр нэг он үлдчихээ. За дараа нь ингээд уутлаарай. За дараагийн бэлэг маань Godfrey гэдэг ашигтай бактери. Ашигтай бактери гэж одоо мэдхгүй хүн, хэрэглэхгүй хүн гэж одоо Монголд бараг байхгүй тий. Гидсний нөгөө угаасаа л ашигтай бактери гидсэнд байршиж байгаа. Тэгээ нөгөө нялх ер нь ингээ хүүхдтэй болохоор чинь ашигтай бактери аягүй их зөвлөдөг штэ эмчнэр. Тэгээд танаа хоёрт тэгээ чамд энэ танаа хоёрт энэ чамд ашигтай бактерийг бэлгэлж байна. Нэрээ энэ хүүхдийн ашигтай бактери нь болохоор давхар нөгөө цайртай. Цайртай болохоор нөгөө гүйлгэлтэн сайн байдаг. За баярлалаа. Ер нь хүүхдтэй болсноос хойш л ашигтай бактери D витамин гэдэг юмнуудтай танилцж хэрглэж дадж шүү дээ. Тэгэл одоо хаан сайн ашигтай бактери нь хаан сайн D вэ гэж судлаад хайгаал гэдэг тийм. Тэгэхээр бас хэлж нөгөө няраа хүүхдүүдтэй хийж байх юм бол эдний бас нөгөө өөр зөндөө олон тосон дэмэ байдаг юм билээ. Тэгэхээр эднийхийг бас сонирхож үдээ сонгорой гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдөр айгүй сайхан ярилцлага болж өнгөрлөө. Зөндөө олон зүйлийн тухай гоё нээлттэй ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд хүний одоо нэг тийм им амьдралаас хол тийм одоо яриа гэхээсээ илүү өөрт болсон зүйлээ ингээд яриад тэрнээс ингээд авсан зөвлөгөө айгу тийм илүү сэтгэлдэж тэр амьдралд ч тэр айгу ойр бас байдаг юм шиг надад өөрт санагддаг учраас олон ээжүүд үзэж байгаа байх гэж бодоод тэр ээжүүдтэй зориулаад яг өөрт тохиолдсон зүйлээ, өөрт бодогдсон зүйлээ бүгдийг ингээд аль болох одоо өгөөжтэй байх болов гэдэг үднээс үннээр нь та хэдтэйгээ хуваалцлаа. Тэгээд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Надаас маш гоё таатай тухтай байлаа. За тэгээ өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлж ийн ээжүүдээ. Тийм. Дуусгаас өмнө бас нэг зүйлээ хэлчихье. Та нар энэ subscribe дарахгүй л байгаад илээ. Харсан ч ерөөсөй дарахгүй байгаад лээ. Дараарай. Нэг дээрээ надтай. За тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай.